Кино Жо нэртэй галт тэрэгний кондуктор залуу галт тэрэгний буудалтан дуур явж байгаагаар эхлэх бөгөөд удалгүй тэр өөрийнхөө шүүгэн дээр ирж тушаал ахих хүсэлтээс нь татгалзсан хариуг олж уншина. Жорж сэтгэл дундуур байдалтай цаасыг базаж хаях ба гэтэл түүн дээр өөрийнх нь оронд тушаал дэвшин ахлагч болсон ажлынхан залуу ирээд Жог өвчтэй ажилтны оронд шөнийн ээлжинд гаргаж тушаадаг. Энэ үеэр Жогийн харж явдаг ээлэн гих галт тэрэгний үйлчлэгч бүсгүй шөнийн ээлжиндээ гарахаар шүүгэн дээрээ ирэх нь харагдана. Ингээд тэд Истворов нэртэй газар руу явж байгаа галт тэргэнд сууцхан ажлаа эхэлцгээх бөгөөд Жо хэдийгээр сэтгэл санаа нь онцгүй байсан ч ажлаа хүчлэн хийж хүмүүсийн билетүүдийг шалгаж эхэлнэ. Жо Кэт нэртэй нэг эмэгтэй дээр ирж билетийг нь асуухад Кэт билетээ хайгаад олоогүй тул тэр түүнийг билетнийх нь үнээр торгодог. Удалгүй биелийн химээх нэг залуу өнөөх бүхээгт ирж суух ба тэнд мөн Нина нэртэй нэг залуухан бүсгүй чанга дуугаар утсаар ярьж бусад зорчигчдыг тавгүй болгоно. Жо Нина дээр ирээд билетийг нь асуухад Нина эхэндээ түүнийг тоохгүй байснаа Жог хэд шаардахад эцэст нь билетээ гаргаж үзүүлдэг. Ингээд Жо цаашаа явж дараагийн бүхээгт ороод чихвч зүүсэн айдран гих залуугаас билетийг нь асуух ба удалгүй тэр хоол цайтай тэргээ төрчихсөн ирж байгаа ээлнийг олж харна. Жо ээлэнтэй үг солонгоо түүнээс болзоонд явахыг асуусан боловч ээл нь татгалздаг. Гэтэл энэ үеэр тэдний хажууд сууж байсан Паул нэртэй бүдүүн залуу бие засахаар ариун цэврийн өрөө рүү явах бөгөөд Жорж байрандаа бусаж ирээд цонхоор харж байснаа нэг мэтгэл зөөрмөглөж орхино. Тэр цаг орчмын дараа галт тэрэг гинэт хурдаас харуулж хүчтэй түүхийн зогсоход нойрноосоо цочин сэрдэг. Ингээд Жо яг юу болсныг олж мэдхээр жолоочийн кабин руу явах замдаа хүчтэй дөргөлтийн улмаас ээлний газарт ойдсон тэргийг босгоход туслах ба зорчигчдын нэг болох айданч тэдэнд тусалдаг. Энэ үеэр галт тэрэгний жолооч тооны галт тэрэгнээсээ бууж галт тэрэг яагаад гинэт зогссон шалтгааныг олохоор бүх вагонуудаа анхааралтайгаар шалгаж эхэлнэ. Харин галт тэрэгний зорчигчид гинтийн энэ явдалд бүгд сандарч балбагдан Жогоос юу болоод байгааг хэлхийг шаарддаг. Тэгтэл жолооч тооны вагонуудаа шалгаж байгаад нэг буг дугуйнд нь дайруулан тэгэлсэн байхыг олж өнөөх бугыг татаж гаргахаар орлогдог. Түүнийг бухтай ноцолдож байтал гинэт харанхуй ойгоос аимшигтайгаар архих дуу гарч тооныч айсан байдалтай ойн зүгт харах ба гэтэл бутан дотроос нэг зэрлэг араатан шиг зүйл түүнүүд дайран газар дээр налдаг. Харин энэ үеэр Жо галт тэрэгний зорчигчдын бүхээгт орж ирээд Нина тамхи татаж байхыг харан тамхиа унтраахыг шаардсан боловч өнөөх нь унтраахгүй байсан тул тамхиг нь булааж аваад өөрөө унтраадаг. Улмаар тэр юу болоод байгааг олж мэдхээр ээлэнтэй хамт жолоочийн бүхээг дээр очисон боловч хинч байхгүй хоосон байдаг. Тэр гарчидингээ гадагшаа тусгаж хичнээн тооныг дуудаж хайсан боловч хинч хариу өгөөгүй тул төмөр замын удирдлагатай холбогдож галт тэрэг нь гинэт зогсож жолооч нь байхгүй болсон тухай хэлдэг. Гэтэл удирдлагын албаныхан цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас ой моднууд унаж сүлжээн гинцсэн гээд 4 цаг орчмын дараа л тусламж очно гэж хэлдэг. Тэгтэл үүнийг сонссон зорчигчид уурлаж бухимдаж эхлэх бөгөөд Жорж тэднийг тайвшруулахыг оролдох ба удалгүй зорчигчид жолооч байхгүй болсон талаар мэдээд бүгд цочирдож улмал эмх замбраагүй байдал үүсгэнэ. Гэтэл айдран тэднийг чимээгүй болгоод дараагийн галт тэрэгний буудал ойрхон байх гээд галт тэрэгний замыг даган алхаж өөрсдөө буудал дээр очихыг санал болгоно. Үүнийг сонссон Жо эхэндээ ийм нөхцөлд хинч галт тэрэгнээс буух ёсгүй гэд хаалгаа онгойлгохоос татгалзсан боловч бүх зорчигчдын эсэргүүцэлтэй тулгарч яагч аргагүй болсон тул эцэст нь зөвшөөрч бүгд тэндээс алхаж явахаар болдог. Ингээд тэд бүгд бууцхан ойн замаар алхаж эхлэх бөгөөд ямар нэг зүйл тэднийг ой дотроос ажиглаад байгааг хэн ч анзаардаггүй. Улмаар хэсэг явсны дараа тэд ой дотор ямар нэг зүйл хөдлөөд байгааг анзаарч Жо ээлэн хоёр шалгахаар яваад тооныгийн аимшигтайгаар эрэмдэглэгдсэн цогсыг олж хардаг. Айд цочирдсан Жо ээлэн хоёрч тэндээс зүхтан бусаддаа галт тэргүүгээ буцаадгүй гэж хашгирах ба бүгд айд сандран галт тэрэг рүү буцаад гүйж эхлэхэд ойгоос уйлах дуу сонсогдно. Ингээд бүгд амжилттайгаар галт тэргэнд буцаад орсон боловч харамсалтай нь өнөөхөө доторх араатан Женигийн хөлөөс хазаж амжих ба эцсийн мөчөд тэд Женийг галт тэрэгний хаалгаар татаж оруулдаг. Женигийн хөл маш аимшигтайгаар шархтаж шарх нь халдвар авсан байх бөгөөд Жени ч өвдсөндөө чангаар хашгирна. Бүгд түүнийг тайвшруулахыг хичээн ээлэн хөлийнхин шархыг ариутхан цэвэрлээд цус алдалтыг нь тогтоож маарлаар буудаг. Гэтэл гинэт өнөөх араатан галт тэрэгний бүхээг рүү хүчтэй дайрахад бүхээгэн дотор байсан хүмүүс шалуу өнхрөн унах бөгөөд бүгд маш их айж балмагдан чимээгүй болж амьсгаа даран хүлээцгэн.
Хэсэг хугацааны дараа Жо хаалгаар шагааж хараад аратан олж хараагүй тул бүгд хэсэгхэн ч гэсэн тайвширдаг. Ингээд Жо жолоочийн бүхээгт очиж удирдлагатай холбогдохыг оролдсон боловч холбоо нь ажилдаггүй. Жог яахаа мэдэхгүй сэтгэл санаагаар унаад байтал инженерийн мэрэгжилтэй Билли түүн дээр ирээд галт тэрэгний түлшний танк эвдэрснийг харуулж хэрвээ түлшний танкыг засахгүй бол галт тэргийг хөдөлгөх боломжгүй гэдгийг хэлдэг. Жо Билли хоёрыг энэ тухай хэлэхээр зорчигчид дээр ирэхэд Женнигийн нөхөргээд эхнэрт нь яаралтай амьлгийн тусламж хэрэгтэй байгааг хэлдэг. Эллен Женнигээс түүн рүү дайрсан аратан чон байсан эсхийг асуухад Женни ч энэ зэрлэг аратан биш харин хүн төрхтэй зүйл байсан гэж хэлэхэд бусд нь Женниг шархныхаа халуунд дэмийч байна гэж бодоод түүний үгэнд итгэдэггүй. Гэтэл гинэт галт тэрэгний хаалга түжигнэн дуугарч бүгд айн цочирдох бөгөөд Жорж гал унтраагуур аваад өнөөх чимээг шалгахаар Билли айдан хоёртой хамт явдаг. Улмаар тэд чимээ гарсан хаалганы гадна болгоомжтойгоор ирээд дотроос нь юуч гарч ирсэн цохиж унахад бэлэн байдалтай байтал өнөөх нь ердөөл аль түрүүнд ариун цэврийн өрөө орохоор явсан Паул байж таарна. Тэр энэ бүх хугацаанд ариун цэврийн өрөөнд байсан учраас галт тэргэнд юу болоод байгааг огт мдээгүй байдаг. Энэ зуур Женнигийн шарх уламжлалд ордож биеийн муудаж эхлэх бөгөөд Эллен Кейт хоёр түүнийг асарна. Удалгүй өнөөх аратан галт тэрэгний хаалгыг хүчтэй түлхэн хаалгыг нь эвдэлж орж ирэхийг оролдоход бүхээгт байсан зорчигчид ч бүгд маш их айж балмагдах ба гэтэл гинэт Нинагийн утас дуугарч ээжээс нь дуудлага ирдэг. Нинаг утсаа авахд өнөөх аратан галт тэрэгний цонхыг хаглан Нинаг хөлнөөс нь татан авч алга болох бөгөөд удалгүй өнөөх аратан түүнийг хэрцгийгээр алах нь сонсогддог. Энэ бүхнийг хараад айж цочирдсан зорчигчид ч аратнаас зүхтийн тулд өөр бүхээг рүү ороод хаалгыг нь хаана. Кейтэд Нина өөрийнх нь охиныг санагдуулсан учраас түүний үхэл Кейтэд маш хүн дээр нөлөөлж тэрч бусдыгаа Нинаг аврах боломж байхад түүнийг авруулсангүй гэж буруутгадаг. Ингээд бүгд сэтгэлээр хямраад байтал Женнигийн нөхөр та нар бүгд үхэхийг хүсээ юу гэд амьтад зөвхөн амархан баригддаг, олзруул дайрдаг тийм учраас өөрсдийгөө хамгаалцгаая гэж зорчигчдыг зоригжуулж уриална. Улмаар түүний энэ үг бусдад нь нөлөөлж тэд ч галт тэргэнд байсан багж хэрэгслийг ашиглан хамаг цонх онгорхоо хэсгүүдээ битүүлэн өөрсдийгөө өнөөх аратнаас хамгаалахад бэлддэг. Гэтэл айдран Жо дээр ирж өнөөх аратан буцаж ирээд бусад хүчгүй сул дорой зорчигчтой зууралдаж байх зур хоёулахнаа эндээс зүгтаахыг санал болгоод түүнийг энэ тухай бодож үзээрэй гэж хэлдэг. Энэ зур Женнигийн бие улмал муудан цусаар бөөлжиж эхэлнэ. Гинэт Жо Паул байхгүй байгааг анзаарч түүнийг олж ирэхээр явах ба айдран Жог бүхээгнээс гармагц хаалгаа хааж битүүлдэг. Паул энэ үед бие засчхаад ариун цэврийн өрөөнөөс гарах гэсэн боловч хаалга нь түгжигдсэн байх ба удалгүй аратанч Паулын байгаа газарт ирнэ. Жо сандран хамаг хурднаараа ариун цэврийн өрөөний хаалгыг онгойлгох гэж оролдсон боловч аратан хормын төдийд Паул руу дайран түүнийг хэрцгийгээр алж Жо энэ бүхнийг дэмийл харахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ бүх аимшигтай дуу чимээг сонссон бусад зорчигчид ч айд сандралдаж эхлэх бөгөөд аратан Паулыг алсныхаа дараа Жо руу дайрахаар оролдсон боловч бусд нь түүнийг амжиж бүхээг рүү татан оруулж хаалгыг бэхлэнэ. Гэсэн ч аратан удалгүй хаалгыг эвдлэн бүхээгт дайран орж ирээд Жо руу аимшигтай муухайгаар архирч тэд айж цочирдон юу ч хийж чадахгүй байтал Кейт өнөөх аратанг төмөр дэгээгээр сүлбдэг. Аратан Кейтийг авч идэхэд бусад зорчигчид ч энэ боломжийг ашиглан гартаа тааралдсан бүх зүйлээрээ өнөөх аимшигтай аратанг хідэн талаас нь цохиж нүднэ. Гэтэл аратан эсэргүүцэн тэмцэж биелийг хүдүүнээс нь багалзуурдан дээш өргөж яг алдгийн даваан дээр майтуу сүхтэйгээ ирээд өнөөх аратныг сүхтэн унгааж ахин дахин сүхээр цавчдаг. Ингээд өнөөх аратан өгсөний дараа Жо цогцыг нь судалж үзэх ба тэд үүнийг энгийн нэг аратан биш харин хүн чон болохыг ойлгоно. Аратны гарынх нь нэг хуруунд бөгж байсан нь хизээ нэг цагт энгийн хүн байсныг нь илтгэх бөгөөд тэд ч түүнийг ямар нэг амьтанд хазууж эсвэл мутацийн улмаас ийм аимшигтай аратан болсон байна гэж үздэг. Гэтэл Женнигийн нөхөр 1963 онд болсон нэг үйл явдлын тухай ярина. Өмнө нь нэг галт тэрэг яг энэ ойн ойролцоо осолдсон боловч аврагчдыг ирэхэд ямар ч хүн амьд үлдээгүй зөвхөн магчин амьтанд идүүлсэн бололтой цогцнууд байсан талаар ярьдаг. Тэгтэл тэдний үгсэн гэж бодсон аратан гинэт өндийн босож уйлахад Жорж гал унтраагаараар толгойг нь олон дахин цохиж дахиж амьлахааргүй болтол нь нэгмэр гүйцээдэг. Энэ зуур хүн чононд хазуулсан Женни хачиргалтайгаар хуурч эхлэхэд айдраа нөхрийнх нь эсэргүүцлийг тоолгүй Женни рүү дайран алахыг оролдсон боловч Жо түүнийг цохиж унгаадаг. Ингээд тэд цаашид асуудал гаргуулахгүй тулд айдран болон Женниг хүлэхээр шийднэ. Үүний дараа тэд галт тэргийг ямар нэг байдлаар хөдөлгөхөөр шийдэж Билли галт тэрэгний түлшний танкыг засахаар болох ба тэр явхаас өмнө Эллен Жохорт түлшний танкыг зассны дараа юу хийх хэрэгтэйг зааж өгдөг. Ингээд Билли Матthew хоёр галт тэрэгнээс бууж өөрсдийгөө сүхээр зэвсэглэн эвдэрхий түлшний танкыг хайж эхлэх бөгөөд Билли ч удалгүй түлшний танкыг олж танкыг засахаар галт тэрэгний доогуур ороход
Мэтью сүхтэйгээ гадаа үлдэнэ. Билли түлшний танкийг ороохнаалт асуухад Мэтью ч түүнд авч өгөх ба гэтэл Мэтью гинэт ойгоос эмэгтэй хүний туслаарай гэж хашгирах дуу сонсон сүхэ барьсаар ойроо очиж шалгадаг. Гэтэл тэр Нинаг өөр хүн чонмууд тойрчсон идэж байгаа аимшигтай дүр зургийг олж харах ба ой дотор өөр хүн чонмууд байгааг ойлгосон Мэтью тэндээс зүгтаахыг оролдсон боловч хүн чонмууд түүнийг бүчин аваад удалгүй алдаг. Мэтийн хашгирахыг сонссон Билли болон бусад зорчигчид юу болоод байгааг ойлгох бөгөөд энэ хооронд Билли түлшний танкийг засаж амжснаар галт тэрэгний цахилгаан буцаж ирдэг. Гэтэл хоёр хүн чон Билигийн үнээр галт тэрэгэн дээр ирж түүнийг хайсан боловч Билли азар галт тэрэгний дор нуугдж амжина. Харин Жо Эллен хоёр галт тэрэгний хөдөлгүүрийг асаагаад хэд хэдэн хүн чонмууд замыг нь хаан зогсож байгааг хараад маш их цочирдох бөгөөд энэ үеэр Жени бүрэн хүн чон болж хувраад хүлээсээ тайлан айдран руу дайрдаг. Жо Эллен хоёр Билигийн зааснаар галт тэргийг жолоодож эхлэх бөгөөд энэ үеэр өөр нэг хүн чон бүхээг рүү нэвтрэн орж ирээд Кейтийг барьж авна. Гэтэл айдран түүнд туслахын оронд Кейтийг хаалгаар өшөглөн гаргаж Кейт ч удалгүй хүн чонын сүрэгт бариулдаг. Харин бүхээг дотор айдран машины түлхүүр барин Жени рүү дайрахад Женигийн нөхөр ихнэрээ хамгаалсан боловч Жени нөхөр лүүгээ дайран хазаж түүнийг алдаг. Энэ зуур Билли галт тэрэгний доороос зуурсан хэвээр байх бөгөөд гэтэл түлшний танк дахин гоожиж эхэлснээр галт тэрэг дахин зогсож Жо Эллен хоёрч сандарч эхэлнэ. Бүхээг дотор байсан Жени айдраныг алхаар ойртож байтал гинэт Жо Женийг араас нь төмрөөр сүлбэж айдраны амийг авардаг. Удалгүй өөр олон хүн чонмууд галт тэрэгэн дотор орж ирээд амьд үлдсэн хүмүүсийг хайж эхлэхэд Жо галт тэрэгний хаалгыг онгойлгоод ойроо зүгтаах гэж оролдсон боловч айдранд энэ санаа таалагдаагүй тул тэр Жог цохиж унгана. Ингээд Жо түүнд мөчөөгөө өглгүй айдрантай тэмцэлдэж байтал Эллен айдраныг сүрдүүлж Жог авардаг. Гэтэл хүн чонмууд ойртож ирэхийг харсан айдран Эллен Жо хоёрыг бүхээгт үлдээгээд өөрөө хар амиа бодон тэндээс зүгтаана. Ингээд тэд хоёр талаасаа хүн чонмуудад хүрээлэгдэн хаашаач зүгтах аргагүй болоод байтал гинэт Билли хаанаас ч юм галтомбор барьж гарч ирээд хүн чонмууд руу шидэж тэднийг шатан хүн чонмуудыг ухрахад хүргэдэг. Эллен Жо хоёр энэ боломжийг ашиглан галт тэрэгний хаалгыг нээн гадагшаа зүгтсэн боловч харамсалтай нь Билли зүгтэж чадалгүй хүн чонмуудад бариулдаг. Ингээд Эллен Жо хоёр ой дундуур хүн чонмуудаас зүгтааж эхэлсэн боловч хүн чонмууд тасралтгүй тэдний араас хөөж байсан тул Жо тэд хамтдаа зүгтаах боломжгүйг ойлгон өөрөө хүн чонмуудын анхаарлыг сарниуж Элленийг зүгтаалгахаар болно. Улмаар Жо хайртай бүсгүйгээс сүүлийн удаа үнсээд түүнийг зүгтаалган өөрөө үлдэх ба удсанчгүй хүн чонын сүрэг түүнийг бүчин авдаг. Ингээд өглөө болж айдран ойроо зүгтэж амжсан боловч удалгүй хүн чон болон хувирсан Жогоор ахлуулсан хүн чонын сүрэгтэй таарч бүх хүн чонмууд түүн рүү дайрч байгаагаар кино төгсдөг.